Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн нэгтгэсэн төсөглүүдийг эцсийн хилцүүлэгт бэлтгэсэн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулга. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын их хурл дөрвөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Монгол Улсын их хурлын гишүүн Ариун Зэ нарын 8 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын их хурлын гишүүн Б төвшин нарын 41 гишүүнээс 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг Улсын их хурл 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэж эцсийн хилцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу явуулсан бөгөөд эцсийн хилцүүлэгт бэлтгэсэн төсөлтөй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Им Ган Хөлөг тав хүртэлх ажилтнтай ажил олгогчийг дэмжиж ажил олгогчийг төлөх тэтгэвэр тэтгэмжийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуултын хэрэгжилтийн үр дагавар үүсэж болох эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцэн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ын 1 дахь заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар саналд хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хилцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдтэй холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хил найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хилцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хилцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П Ган Зориг. За баярлалаа. За Монголын ард түмнийхээ болон гишүүдийн энэ өдрийн амгалан